Сайн мэцгаараа үзэгчтэй такси шоу нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр 4 сарын 1 Нийтмийн баярын өдөр. Тэгэхээр манай нутагийн зочноор шинэ үе продакшны жүжигчин Сүрэлт оролцож байгаа. За өнөөдөр за баярлалаа. Танай хамт олонд бас 4 сарын 1 Нийтмийн баяр, олон улсын Нийтмийн баяр өдөр шүү дээ. Олон улсын Нийтмийн баярын мэндийг хүргэе. За мөн телевиз үзэж байгаа, олон телевизийг сонгон үзэж байгаа бүх үзэгчтэй бас 4 сарын 1-ний баярын мэндийг хүргье. За тэгээд Сүрэлтээр сүүлийн уран бүтээл сонь сайхан юу вэ? За өнөөдөр баярын өдөр тийм ээ. Тэгэхээр манай хамтлагийнхаа ямар төлөвлөгөөс байна? Ямар уран бүтээл ажиллаж байна? За сүүлийн ер нь энэ бидний уран бүтээл бол ер нь амар жилийн ажил амар эхэлдэг байхгүй тийм 8 сараас эхлээл тэгээд 8 сар 9 сар тоглоод 10 11 сар тоглоод тэгээд өжил шинэ жилийн арга хэмжээгээд явсаар хагаад тэгээд дахиад 1 сар тоглоод тэрний араас дахиад цагаан сарын дараа тоглоо ер нь шинэ продакшн үнэхээр завгүй байлаа. Завгүй сайхан ажиллаа. Тэгээд одоохон болоод тоглолт 4-р сарын 8 хүртэл манай Хямгууч ихнэрээс айдаг нэртэй тоглогдож байгаа. Тэгээд 4 сарын 8-наас эхлээд нэг жоохон амрах болоо гэсэн бодолтой. Тэгээд бас хөдөө гадаа яваад замрахгүй юм шиг байна. Тэгээд 4 сарын 1 болоод одоо хошин урлагийн жүжигчдийн хувьд одоо бидний өсөн үедэд хамгийн том баяр. Бид нар бол төсөө өдрөөсөө илүү инээдийн баяраа бүтээдэг. Шинэ жилээс илүү инээдийн баяраа бүтээдэг. Тэрж утгаараа бас энэ удаа баяраа сайхан тэмдэглэхийн төлөө хошин урлагийн продакшны хамтлагууд бүгдээрээ нийлээд соёлын төвөргөнд одоо Best of Comedy гэдэг одоо ер нь инээдмийнхаа шилдгийг тоглоно гэсэн зорилготой урчин хүртэл бидэд бас бөөндөө студиудээр бичлэгтэй байж байгаад 3-4 хүртэл ажилтаа байж байгаа тарлаа. Тэгээ одоо үзэгчтэй бас аль болох сайхан зүйлийг үзүүлэхийн төлөө урднууд яг ингээд нэгдсэн тоглолт гэдэг ч юм уу тэгэхээр хамтлагууд нэг өөр өөрсдийнхөө номерыг тоглоод ингээд тагчдаг байсан. Энэ удаа бол одоо жишээлбэл шинэ үеийн номерт Магнаах MC ах ч юм орж тоглох манай номер. Бид нар тоглож байсан дөрөв одоо жишээлбэл миний оронд жишээлбэл MC ах ч юм уу тийм ээ хин нэг ингээ орж тоглож ингээд солигдож тоглож байгаагаар бас илүү онцлог байна. Тэгээд 4 сарын 1-ийнхаа наадмыг гэдэг хийх гэдэг ингээ байж байна да. За тэгэхээр Best of Comedy гэдэг энэ сайхан наадмыг бас манай үзэгчид ирж сонирхороо тийм ээ. Тэгэхээр нууц шууд одоо Сүрэлт өнөөдөр одоо тэрхүү соёлын төвөргөний тайзан дээр одоо ямар хамтлагийнхантай ямар номер тоглож байгаа. Чи нэг юу яаж байгаа юм? Одоо сургуульд хийгээд байна та. Бас сайн шийдэгдээгүй л байж байна. Ер нь аль хамтлагийн нэг бол би өөрийнхөө дүр дээр тоглох байх. Бас одоо энэ сүүл тоглож байгаа нэг гой номер би манай одоо энэ тоглолтыг тоглож байгаа. Тэр номероо бас бид нар тоглоно. Тэр номерд миний оронд хүн явах нь явах жоохон бэрхшээлтэй байгаад байна бас. Тэгээд би өөрөө л явах юм шиг байна. Бас өчтөр ярилцсан нэг болж өгөхгүй байгаа юм шиг байлаа. Тэгээд тэр номерд бол ихтэй өөр хүмүүс бас орж тоглоно шүү дээ. Тэгэхээр магадгүй яг манай нэвтрүүлгийг үзэж явах юм цаг хугацаанд одоо соёлын төвөргөнд одоо Best of Comedy гэдэг энэ хүү сайхан хошин урлагийн наадам яг явагдаж байгаа тийм ээ. Яг явагдаж байгаа. Тэгэхээр бүхэл бүтэн 4 цагийн тоглолт болно гэж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр бас энэ бүх одоо хошин урлагийн бүх жүжигчид уран бүтээлчд оролцох үнэхээр гоё наадам болно. Тэрийг бас би ч гэсэн бас сонирхно гэж бодож байгаа. За тэгээд хоёулаа нэвтрүүлэгтээ иргэд орё тийм ээ. За тэгээд. За тэгэхээр өнөөдөр Сүрэлт маань тайзан дээр жүжиглэхгүй одоо таксины жолооч өргөцдөг нь тийм. Одоо хэр жолооч юу одоо хэр сүгэдэж жолооч юу зарчигч хаанаас яаж явах уу тэгээд ер нь төвжирлээс хэр мултарж яаж явж байгаа гэдгийг одоо харна шүү дээ. Тий. Ер нь урд нь такси барьж байсан болохоос таксинд явж байгааг юм байна. Хүн үргэлжгээд. Тэгээ ингээд нэгдүгээр нэгнэр чим хоёрдугаар нэгнэр ингээд явж хахад зарим машина таксинд амар зүгээр ордоор ороод 10 урдаас нь орчих гол мөргөлчгээд хэцүү байдсан шүү дээ. Тэд нар бас заримдаа бухимддгийн. Одоо тэгээд яг зовлонгийн одоо өөрөө мэдрээ. Одоо өнөөдөр хүн бухимд болох нь өөрөө хүн олдохгүй өөр тэгээд одоо хүний төлөө чи тэгж хүмүүс чинь нэгдүгээр нэгдэж авч байгаа юм. Тэгээд заримдаа тэгээд уур хөрөө тэгээд яа тэгээд уурдаад явж ихдээ яг өнөөдөр зовлонгийн амсыг адилхан жолооч хүмүүс шүү дээ тийм ээ. Тэгэлгүй байна. За тэгээд өнөөдөр баярын өдөр ямар азтай хоёр зорчигч одоо Сүрэлтийн маань таксинд одоо суух юм байна. Бидээ харцгаая тийм ээ. За баярлалаа. Хамт явцгаая. За эндээс ч үгүй вагзаалаас би ингээл ийшээ явж хахад гараа өгсөн хүмүүс өндөөлөд юм нэр ягаад хүн таа
Гарагч. Ох, нэр хүн олдохгүй бол хэцүү л юм байна. За. Үргэсэн ш. Яваа мó. За явсаач. Дэггүй авч. Самбано. За хааврах. Бичил. 25-оор. Самбано гэчээ. Би хашийн урлагийн жүжигч сөрөлт гэдэг юм байна. Тийм шүү дээ. Тэгээд энэ оллоо телевизийн нэг такси шоу гэдэг нэвтрүүлэг байхгүй юу. Гэтэ та ингээд суулаа танд баярлалаа. Та нөгөө нэг таксинд тэрвээ явах юм бол километрийн залтар мөнгө өгдөг шүү дээ. Энэ манай таксинд цаахаар бол мөнгө өгөхгүй. Би таныг үнгөө өргөж өгнө. Тэгээд та манад энэ нэвтрүүлгээс мөнгө авах боломжтой байхгүй харин эсрэгээрээ. Тэгээд би танд ганц нэг асуулт тавина. Тэгээ та тэрэн зөв хариулах юм бол тэгэл мөнгө чинь нэмэгдээл явчихна. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За, бичил орох юм уу? Тийм бичил. Хаанаас хаяв чинь харих чинь? Үгүй ажлуугаа л явчихна. Амралтын өдөр үү? Тийм. За. Ямар ажил хийдэг та? Би банкнд ажилладаг. Банкнд ажилладаг гэхээр чинь сэтгэлгээний хордол их өндөр л байх юм те. За. Эхний асуулт бол эхний 3-5 асуулт бол нэг асуулт нь 200 төгрөгөөр үнэ. Усны хий төлөв юу вэ? Тийм. За, усны хий төлөв нь юу вэ гэнэ? Усны хий төлөв. Хөдөлгөөд юм уу? Хугацаагүй. Хийм дээр үндэсдэг байсан та хэдүүлээ. Хий төлөв. Тий. Оо. Зөв. За, зөв. Зөв байна. За, дараагийн асуулт. Малын гуй өвгөгт хайрч дарсан тэмдгийг юу гэдэг вэ? Алаа одоо гуй тийм штэ. За, баяр хүргэе. Хоёр дахь асуултанд зөв хариуллаа. Ургамал юугаар амьсгалдаг вэ? Ургамал юугаар амьсгалдаг вэ? Хийгээр л амьсгална штэ мэдээж. Гэхдээ ямар хийгээр вэ? Юу? Нүүртэй бит. Ой, баяр хүргэе. 3 асуултанд зөв хариуллаа. Уг нь асуултанд хариулах хэрэгтэй те. Амар олон асуулт байгаа. Ер нь бол тий. Ажил руугаа яарад байна уу? Гайгүй боллоо. За, 4 дахь асуулт. Цаглбар гэж юу вэ? Цаглбар гэж юу вэ? Цаглбар. Цаглбар. Цагтооны бичмэлсэн. Энэ нэг юмнаас хараад байна уу үгүй юу? Хараагүй юу? Цаг тооны бичиг надад ард нь хариулт нь байгаад байгаа байхгүй юу? За, баяр хүргэе. Хүн яагаад энэ чинь энийг мэдчих болохгүй гэж тийм ээ? Тий. За, 5 дахь асуулт. Хошин урлагийнхны баярын өдөр хизээ болдог вэ? Хошин урлагийн баярын өдөр хизээ болдог вэ? Ойлгомжтой шүү дээ. Энэ л ойлгомжтой. Дата 5 асуулт хариул. Асуултанд зөв хариуллаа. Энэ хоёрыг нэг авчихсамаар заадлаа. За, та 1000 төгрөгтэй болсон шүү. Заяа. Танахаас ийш ажил руу ч ороход хэд гардаа такси ер нь? Манайхаас ажил руу өрлөө. Тэгээ саяны миний 1500 гартаа. 1500. За. Дараагийн асуулт нь нэг асуулт нь 500 төгрөгийн асуулт шүү. За. Хан харангүй туйлыг хэн бичсэн бэ? За. Хан харангүй туйлыг хэн бичсэн бэ? Эрийн сайн хан харангүй гэдэг чинь хүр энийг хүрзэн шүтээ гаргаал гэл. Эрийн сайн хан харангүй туйлыг хэн бичсэн? Мэдхгүй л юм. Мэдхгүй л одоо яг үгүй даалгасгаас өөр аргагүй шүү дээ. Эрийн сайн хан харангүй хэн бичсэн бэ? Хүн аяга гой наагур бодороо биш ингээ яг хийм болоо тэр үеийн зохиолч тэргээд төрчөвдөө. Эрийн сайн харангуй шүү дээ. Аль аман зохиолтой багтвал. Артын аман зохиол. Тэгээд хин зохиолч биш дарах. Арт
ардуудалцсан. Би нэрээс та амар төгөлж өглөө шиг сая. За зөв үү? Зөв юм аа, зөв юм. Ардууд л зохиож шүү. Ардын ам зохиож шүү. 99 хараа. За хоёр дахь асуулт. 500 төгрөг өгсөн тий. Дэлхий хэдэн дагуултай вэ? Дэлхий хэдэн дагуултай вэ? Нэг дагуултай. Юу юм тэр нь? Сар зөв юм аа. Оо ямар талын мэдлэгийг өргөн биш үү? Сайн биш үү? Үгүй. Сайн л үстэй нэг маж гисэн тийм үстэй. Хятадыг эзлэн түрэмгийлэгчдээс хэдэн онд чөлөөлсөн бэ? Хятадыг эзлэн түрэмгийлэгчдээс хэдэн онд чөлөөлсөн бэ? Энэ л хэцүү юм байна. Хятадыг Тий. тиймсэн. Хэдэн онд чөлөөлсөн бэ? Шивэ хятадыг бауха 21 юм байна. Итгэлтэй байна. Хэлгүй байна уу? Итгэлгүй байна. Тийм үү. Түүхээ мэдгүй хүн ой төрсөн сармагчтай адилаа гэж үгэдэг те. Үгүй нь тийм шүү. Тий. Гэтэ итгэлтэй байвал бас болохоор л байна да үгээд. За злаач жаа мафатай болчлаа би айгүй. За. Үнэн 1921 он. 1921 он 3 сарын 1-ийн юм биш үү заяа. Тий. Энийг хотогтойгоо тавьчихгүй тий. За, үндсэндээ нэг ч асуултан дээр одоо бүдрээгүй явж байна. За, олон юм ярьж авч ирээ. Хүний машин өргөлдөж байлаа. Бичлэгсэн тий. Тий. За. Одоо бол 3 асуулт. Одоо 1000 төгрөгийн асуулт. Сая 500 төгрөгийн 3 асуултанд 100 хариулсан гэдэг чинь 1500 тий. А тэрний урталт нь 200 төгрөгийн 5 асуултанд 100 хариулсан гэдэг чинь 1000 төгрөг. Ингээд 2500 төгрөгийн одоо амжилттай явж байгаа шүү заяа өөрөө. За дараагийн 3 асуулт заяа. Ингэр хажуу гүйдэлтэй эмч ламын суудалтай. Энэ онцлогийг таана уу? Ингэр хажуу гүйдэлтэй эмч ламын суудалтай. Тэр юу вэ? Ингэр хажуу гүйдэлтэй. Ингэр хажуу гүйдэлтэй эмч ламын суудалтай. Эмч лам гэж одоо ямар юм baаж болох вэ? Эмч ламын суудалтай. Ингэрээр гүйдэг тэгээд эмч ламын суудалтай. Юу гэж болох вэ? Гүрээстэй. Тийм амар гүрээс одоо завлаа суучтай бааш. За энийг бол мэдгүй байна. Энэ бол тарахгүй байсан байна. Тарууга. Тий, ингэрээр гүгдөө За. тарвч нь ингээд хошгохоор босоо суучдаг шүү дээ тий. За бүдэрсэ. Саяны асуултанд бол тий. За хоёр дахь асуулт нь Монгол улсын анхны улаан ном хэдэн онд хэвлэгдсэн бэ? Монгол улсын анхны улаан ном хэдэн онд хэвлэгдсэн бэ? Монгол улсын улаан ном. Анхны дархан цаастай газар гэдэг ном гэдэг шүү дээ тий. Юу гэдэг лээ? Улаан ном гэдэг шүү дээ. Харин тийм юу? Хэдэн онд гэдэг лээ дээ. уг нь бас бид бас сонсч ирсэн юм байна. Сонсч ирсэн юм байна. Тэгээ 86 онд хэвлсэн байсан байна. 86. Тий. 86. За ингээ үндсэндээ хоёр асуултанд хариулж чадсан гоо. Аль банк вэ? Цаашаа яваад. Болоогүй юу? Ашиг туулах зам их байв сайн байна. Йоо. За 3 дахь 1000 төгрөгийн асуулт. Алдарт Нобелийн шагналыг үндэслэгч улсын нэр. Алдарт Нобелийн шагналыг үндэслэгч улсын нэрийг хэлнэ үү? Нобелийн шагналыг гаргая гэж л одоо анх санаачлсан юм байл та. Тэр нь одоо ямар улсын юм санал гаргасан бэ? Норвег гэсэн. Шивэд. За ингээд 1000 төгрөгийн 3 асуултанд үнэндээ хариулж чадсан гэдэг байлаа. За супер асуулт. Нэг бол өөрөө 2500 төгрөг аваад бууж үлч. Үгүй гэвэл 2500 төгрөгөө дэнчин тавиад супер асуултанд орж болж. Супер асуулт бол нэг л асуулт. Нэг асуултаа. Тий.
Тэгээд супер асуултанд хариулж чадахгүй бол мэдээж тэгэл 2500 төгрөг өгөхгүй шүү дээ. Би өгөхгүй тий. Та бол супер асуултанд хариулж байгаа 5000 бол авчих واخгүй. Үнгүй өргүүлээ дээр нь 5000 өдрийн хоолны мөнгө. Тийм үү. Би тэгээ 2500 төгрөг авчихлаа нэстэ. Болно шүү дээ. Тэгвэл би 2500 төгрөг авчи. Супер асуултанд нь угаасаа хариулж чадах байх. Итгэл мөтэй. 2500 төгрөг аавна гэсэн нь. За 2500 төгрөг аавна гэдэг чинь 1600 гарсан байна. За. 2500-аас 1600 хасаад. Тэ би хэдийг өгөх вэ? Банкны хүн байна да нэг хурдан боддог. Банкны хүн гэхээр хурдан бодно гэж байна. Та нар тооны машин дээр ажилласаар байгаа юу яадаг баха тий. Жохо мууцсан сордог бах тий. Тэгдэж штэ. За сүрэлдээ амарцсан эхнийхээ зорчигчийг амжилттай хүргээд ирлээ. Таксины жолооч их ямар вэ? Зүгээр гайгүй тийм хэцүү ажилладаг биш л байна. Тэ яг манай суусан зорчигч маань аюугаа яриа хөрөөдөө бас тий. Зарим хүн чинь ингээд юм ярьж байгаа ам нэг хэцүүч тийм байсан гоё бас яриа хөрөөдөө залуу тий. Гоё ярьж хөрөөдөө асуудлуудаа хариулаад асуугаад явсараад ирлээ. Надад бол сонирхолтой санагдсан. Хай нэг замч үдэндээ хийч мөрч юм шиг. Аксааса туршлагатай жолооч нүдгээр мэдгчээ сая зарчигчийг бол маш хурдан оллоо шүү дээ тийм. Гар өрөвчнөөсөө залбираа явуулсан чарны зүсгээд хараа бичлээ. За зарчигчтойгоо танилцъя. Намайг контракт гэдэг. Энэ хатламж За. За тэгээд ямар машин сууснаа одоо мэдсэнгөө суучих шиг боллоо шүү дээ тийм ээ. Нэвтрүүлэгт оролцсон тийм. Сүрэлт одоо таксины жолооч үргэлжлээ шүү дээ. Ихэд анзаарсан мөлөөсөө доктор нороос мэдсэн. За. За тэгээд маа зорчигч маань хэдэн асуултанд хариулаад хэдэн төгрөг өгсөн? Эхний 5 асуултанд 5-нд нь хариулсан. Ингээ 1000 төгрөг болчихж байгаа. Дараагийн 3 асуултанд 3-нд нь хариулсан. Яа 2500. Тэгээ 2500 төгрөг. 1000 төгрөгийн 3 асуулт 3-нд нь бүдэрсэн. Тэгээд супер асуултанд хэрвээ 2550-д орох юм бол 5000 болно гэсэн чинь. За наач бол мэдээж хүнд асуулт байгаа. Хүнд юу ч мөнгө юм хурдан зүгээр өгч хүнд би хариулахгүй байж магадгүй хөөд шиг айгаа болчихдоггүй гэсэн чинь. Тэгээд ингээд болчихж байгаа. За. Угаасаа хүндэлтэй. Би одоо асууя. Миний Монголын газар шонооноос бурхан гойсон бүү өгөө гэж хин хэлсэн бэ? Тийм асуулт. Тэгээ Чингис модон шөнийн галдан бушг зам азар гэсэн үг. Чингис модон шөнийн галдан бушг зам азар. Хин гэж бодчих. Ингээд авчихсан байх тийм. Бас мэдсэн байх. Тийм биш үү? Тий. Яг супер асуулт нь болохоор 4 хөлбөртэй байдаг байхгүй юу? Энэ үгийг бол одоо галдан бушгахгүй хэлсэн байх шүү дээ. За тэгээд зорчигчийнхоо hodсон мөнгийг тийм ээ асуултанд хариулж бас өөрийнхөө оюун мэдлэгийг шалгаж уралдуулж одоо hodсон мөнгийг сүрэлт олгоноо. За тэгээд энэний баяраар бас 4 сарын 1-нд үдгчтэй бас надтай хамтарч бидний ажил өрч маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. 4 сарын 1 болгонд аз таарч байгаа. За амар хацтай байсан. Ажлын амжилт хүсье. За тэгээ манай компаниудаас өгөөч шиг гэж компани хамтран ажилладаг. Тэгээд өгөөч шиг компанийн маань манай нэвтрүүлгийн зарчигч нарт тийм ээ бяцхан гарын бэлэг хургуулсан байгаа. Тэрийг бас одоо зарчигчтай гардвал юм аа. За тэгээд тамик гэж энэ сайхан 100% жимсний хамттай жүүс байгаа. Энийг одоо өгөөч шиг компанийн маань өөртөө өгөөрэй гэж явуулсан байгаа. Тэгээд ажил өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Өнөөдөр инээдмийн баярын өдөр тийм ээ. Инээд дүүрэн байгаараа. За баярлалаа. За баярлалаа. Амжилттай. За би зорчигчоо зам гаргаж өгч. За үйлчлэл үйлчсэн шиг. Зам гаргаж өгчөөд ирье.
За. Ирэх авчаад нэг эргээд гиссэн биш үү? За тий. Тэнд багт. Яагаад хийнэ далдаад? Яагаад хийнэ далдаад? Энэ чи инээдээ баяр болж байгаа юм чи инээж оо 4 сарын нэг нөө. Тий. Оо нэр 4 сарын нэг шүү дээ. 4 сарын нэг шүү дээ. Тийм би. Та хоёр 4 сарын нэгэнд яаж баярлдаг вэ? Баярлал сүйд боллоо. За ямар ч хэлсэн шиний 8-нд одоо хямраа сэргээж одоо бүдэнээс орж ирсэн улсууч чинь одоо жилийнхаа цас намыг хийлгэх гэдэг. Ухаанаас ирсэн. Баян жаргал. Түүнгийн баян жаргалаас. Түүнгийн энэ камер тавьсан байх юм. За энэ болох юм уу? Одон камер тавьсан байж нэг хөөш. Юу? Ямар юмд ороод ирвэ? Юу зүгээр л энэ чинь юу шүү дээ манай ажлын л явахгүй. Таяр бал сайхан тагсаасаа. За сайн бацгаана юу нэг өнөөдрийн өдрийг яах гэж байна та. За. Өнөөдөр бол 4 сарын 1 тийм ээ. Инээдвийн баярын өдөр. Би бол тэгээд хошоо урлагийн шинэ үе продакшн жүжигчин Сүрэлт гэдэг хүн байна. Хинэ? Сүрэлт. за. Сүрэлтийг би танах Баттар байж юу? Баттар танах уу? Бат. Төр. Ямар Баттар? Манай дүү жүжигчин Сүрэлт гэж байдаг юм аа. Тийм аа. Баттар гээд Хөдөө манай юунд очижсэн юм аа. Баттар гээд агчин нэр байдгүй. Гэхдээ одоо яг одоо бүтэн нэр нь яг танилцсан ахтай нэр байж магадгүй л дээ. Тийм байна. Тэгээд өнөөдөр шинэ 8 нь уу? Шинэ 8. Хоёр шинэ 8 тий. Өчигдөр шинэ 8 байсан тий. За. За тэгээд Улаанбаатар хотод бол одоо такси мэдээж тийм ээ. Километр нь 700-аар явж байгаа. Би та хоёрыг бол өнөөдөр үнэгүй хүргэж өгнө хаа хүрэх газар чинь. Тэгээд яах вэ гэхээр харин та хоёр үнэхээр ахвалжтай самбаатай байх юм бол надаас мөнгө аваад бууж болно. За. Энэ бол олоод л үзээ такси шоу гэдэг нэвтрэл байна. Такси шоунд орж ирсэн учраас байгаа биш үү? Тий. Гүүгээс сонсон юм. Би өрхөн олдохгүй сая өстэй баахан явлаа. Тэгэл цонхоо онголч та хоёрыг ямар гоё дээлтэй ахыг ч хоёр вэ. Ингээл та нэг зам өндлөн гарах гаалж байгаа юм шиг үг хүүч юм шиг. Тэгээ би цонхоо онголоо хажуугаарч гарсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо энэ гандан хүртэл ойрхон юм явахгүй даа гэдэг хэрэг гэл зогсоод завсан байхгүй юу. Актер сонссон байдаг. Манай энэ тэхгүй юу. Гандаа орох юм болохоор такси явахгүй хоёрын такси гараад юу гандан гараад ирэхээ авчаал намаа уншуулъя да. За бас бэлэгтэй өдөр таарж энэ хэдүүлээ. За одоо би та хоёроос асуултуудыг асууя заяа. За. Би одоо 5 асуулт асуун та хоёроос. Нэг асуулт нь 200 төгрөгөөр үнэлэгдэнэ. Тэгээд энэ тавуулангийг хариулж чадахгүй ч байсан дараа дараагийн асуулт руу явна. 1-2-ыг асуугаад ингээл хамгийн дээдл нь 1000 төгрөг нэг асуултаа 1000 төгрөгөөр үнэлж байгаа. 500, 200 мянгаар. За эхний асуулт. Усны хий төлөв юу вэ? Усны хий төлөв юу вэ? Усны хий төлөв юу вэ? Усны хий? Усны хий төлөв юу вэ? Ус л өөрөө эцтэй. Усны хий төлөв. Усны хий төлөв гэхээр шингэн одоо. Шингэн. Ус өөрөө их шингэн юм. Ус өөрөө яадаг вүлээ? Тунгадаг, урсдаг. Тунгадаг. Тэнгэх. Биш. Усны хий төлөв. Миний цэрэг ухаантай миний. Надаас илүү. Ус өөрөө мэдээж их гоё тунгалаг цэнгэг. Тий. Юу болж дээшээ хөөрдөг лээ? Уур болон дээшээ дэгдэн. За тий уур л байна шүү дээ. Тэгэхээр за нэг дэх асуултанд та 200 хариуллаа. 200 төгрөг. Баян жандарнаас та юу тэрс машин тэрс зүгээр замын оноогоор ирв. Баян жаргалангаас уу? Баян жаргалангаас. Унаатай ирээд унаага бараага ачиж буцаа ачиж байгаа. Тэгээд одоо өөрсдөө гэж явж. За. Малын гуй өвцөгт хайрч дарсан тэмдгийг юу гэдэг вэ? Малын гуйн дээр ингээд халуун төмрөөр дарддаг штэ. Тэрийг юу гэдэг вэ? Тамга зөв. За хоёр асуултанд зөв хариуллаа. За явж өгч байна дөө. Ургамал юугаар амьсгалдаг вэ? Ургамал юугаар амьсгалдаг вэ? Ургамал одоо агаар ус. Агаар зөв. Агаартай ямар агаар вэ? Одоо нэг цэвэр агаар бидэг гэдэг чинь. Цэвэр агаартай нөгөө одоо нөгөө цэвэр агаараар амьсгал. Цэвэр агаар чигээр цэвэр агаар эсрэгээр амьсгална та. Мөн үү? Эсрэг гин. Одоо нөгөө ургамалч яа одоо бохир агаараар одоо цэвэр агаар байхаа байцсан. Эсрэг нь одоо энэ бохир одоо тоос шороо энд довтгоо
Эргэж нөгөө анхлаа. Та уг нь зөв хэлээд байгаа байхгүй. Нөгөө тасалгаанд чинь цэцгийг ургамлыг тасалгаанд цэцэг ургамлыг нөгөө юу яах гэж тавьдаг штэ. Нөгөө байгалийн гэрлэр. За энийг би таарыг хариулсан тооцсонгүй. За нүүрс төрөгчээр. Нүүрс төрөгчээр амьсгалаад хүчил төрөгч өөрөөсөө ялгаруулдаг байхгүй. За дараагийн асуулт руу орох уу? За Цаглбар гэж юу вэ? За цаглбар гэж юу хэлдэг вэ? Одоо цаг тооны бичгийг. Зөв. Цаг тооны бичиг. Маш сайн. Хошин урлагийнхны баярын өдөр хизээ болдог вэ? Хошин урлагийнхны баярын өдөр хэдэнд болдог вэ? 4 сарын 1-нд. Зөв. Нийтийн баяр. Хошин урлагийн баярын өдөр 4 сарын 1-нд болдог. За сайн байна. Та хоёр одоогийн байдлаар 800 төгрөгийн эзэд болчиход явж байна. 4 асуултанд хариулсан тий. Тэгэхээр 800 төгрөг. Одоо 500 төгрөгийн асуулт, нэг асуултан заяа. 3 асуулт байгаа. Гурван зүй хариул 1500 төгрөг. Хан харангүй туйлыг хэн бичсэн бэ? Хан харангүй туйлыг хэн бичсэн бэ? Яадаг? хан харангуй туйл Тий. хэн бичсэн бэ? Зөвхөн Хан харангүй туйлаа. Эрийн сайн хан харангүй. Одоо одоо бид нар биш үстэй. Биш ээ. Чадраавлын одоо тамбуу биш ээ. Хан харангүй гэдэг маань өөр ардын аман зохиол юм. ардын ам зөвхөн. Ардын яман зохиол одоо дээх үеийн одоо нацад орч шиг биш гэдэг. Одоо дээр үеийн улсын тэн дамдан сүрэн. Сүүлдлэх гэдэг. Чи намайг хүмүүстээ одоо зохиолчдын нэрийг хэлээд дээ. Эрийн сайн хан харангүй хэн бичсэн бэ? За энэ бол та хоёр ер нь олж хэлэхгүй юм шиг байна. Эрийн сайн хан харангүй ч одоо өөр ардын ам зохиолохгүй. Мар инээж 3 өдөр 3 шөнө одоо байралтаж ноцолддог. Ардын ам зохиол юм чи ардууд зохиосон байна. На тийм бэ. Ардын ам зохиол. Ард гэдэг үг урд нь байх чи тэр. Ардын ам зохиол. Одоо нэг дээр уламжлалт ёсчээ ардын ахуй амьдралаас үүснэ гэхэл одоо ардын ам зохиол. Тий шүү дээ. Яг. Дэлхий хэдэн дагуултай вэ? За дэлхий хэдэн дагуултай вэ? Дэлхий 7 дагуултай. Үгүй. Үгүй. Дэлхий ч дагуулхэр одоо нар сар одоо хийж явах уу? Ата би тэрийг хэлж өгч болохгүй шүү дээ. Дэлхий мэдээж Хэдэн дагуултай? одоо нар сар Од гэх юм бол өстой тоймгүй болоо. таймгүй одоо зэ. Ямар ч дэлхий нарыг л дагуулъя. Дэлхий юу? Үгүй юм аа. Дэлхий нэгэн дагуултай тэр нь сар юм. Сар нь Дэлхий ч өөрөө нарыг ингэ тойрж иргэдэг шүү дээ. За ингэ. Дөхөсөл юм байна сая. Дөхөсөн. Тэгэд гол нь энэ нөө тоог нь асуугаад байгаа байхгүй. Хэдэн дагуултай вэ? Хэдэн гэдгээр асуугаад байна. За та хоёр маань ингээд үндсэндээ нөө 500 төгрөгийн 2 асуултан дээр бүлэгчлээ. Сүүлийн асуулт. Хятадыг эзлэн түрэмгийлэгчдээс хэдэн онд чөлөөлсөн бэ? Хятадыг эзлэн түрэмгийлэгчдээс хэдэн онд чөлөөлсөн бэ? 1921 онд 3 сарын 1-нд намын байрлал. Зөв. За бүр та бүр он сартай нь бүр сар өдөртэй нь хэллээ. 1921 оны 3 сарын 1. 21 он. 3 сарын 1. нэгэнд тий. За ямар ч байсан 500 төгрөгийн асуултны нэгийг та хариулж чадлаа. Одоо 1000 төгрөгийн асуулт шүү. Маш анхааралтай байна шүү. Энгэр хажуу гүйдэлтэй эмч ламын судалтай. Энэ онцлогийг таана уу? Энгэр хажуу гүйдэлтэй эмч ламын суудалтай тэр юу вэ? Энгэр хажуу гүйдэлтэй эмч ламын суудалтай. Тэр юу вэ? За мөн амтанд ойрхон байдаг үнд бол одоо ерөөсөө. Юу энгэр замын гүйдэлтэй. Энгэр хажуугаар гүйдэлтэй. Эмч ламын суудалтай. Эвэр дулаан газар л энэ доо. Газар тэгээ бас зөв бас лог домчч болдог хэргэлдэг юм байх нь тий. Таны логч бол зөв л байна. Бас энгэр дулаан газраар ингээ байдаг тий. Хүний хоёр бүх ламын биш ээ. Эмч ламын суудалтай гэдэг байна. Суудалтай гэхээр. Тий. Амтэн энэ бол амтэн. Юу нэ? Тараг. Зөв. Тараг. Яг. Тий байгаа сте. За одоо та хоёрт маань хоёрхан л асуулт үлдлээ. За тэгээ гандан дээрээ буугч үлдлээ та хоёр маань.
Монгол улсын анхны улаан ном хэдэн онд хэвлэгдсэн бэ? Монгол улсын анхны улаан номыг хэдэн онд хэвлсэн бэ? Монголын анхны улаан 68 он гэдэг улс биш байгаа да. 68 бодлаа. Зараад зөвлөс. улаан ном. Улаан номд ганцхан бичигддэг одоо дэлхийн ховор ан амтан дэлхийн ерөөсөө гайхамшиг бичдэг юм байна. Тэст Монголын улаан ном ч одоо Монголд байдаг ан амтд сая бас баг байхгүй байна. За 1986 онд үтсэн байна. Энэ хөө номыг хэвлсэн юм байна тийм ээ. За та хоёр маань 1000 төгрөгийн нэг асуултанда зөв хариулж, нэг асуултанд бүдэрлээ. Одоо сүүлийн асуулт үлдлээ. Бид хэдийн очих газар ч төглөө. Хамгийн сүүлийн асуулт. Алдарт Нобелийн шагналыг үндэслэгч улсын нэр. Алдарт Нобелийн шагналыг ямар улс санаачилсан бэ? Алдарт Нобелийн шагналыг ямар улс санаачилсан бэ? Англи. Англи. Америк бол Австрали гэж яах юм? Швед гэдэг хариулт байлаа. Солонгос бол яагаагүй. За би өөрөө ам алдаа таард хэлжлээ шивээ. Тэгсэн чинь та тэрийг өөрөө анзаарсангүй Япон солонгос гэх бүр хадаар явжлаа. За тэгэхээр энэ асуултанд бодоод хариулж чадсангүй гэж үзье. Яа. Юм гол би сая сонссон. Одоо та дэлгүүр дээр уухад байгаа нэг ээ. Аль чамаагүй дэлгүүр дээр. За би тэгвэл одоо та хоёртаа гоё дэлгүүр олж өгөөд тэгээ бас болоогүй бид яаж их хайтайхан өндөрлөх ёстой. Дэлгүүрээр их авчаал гараад ир тэгэл болоо. Эсвэр сүм яах юм. Тэгээ хөвгөл уучих нь одоо зогсож гэх. За ингээд одоо зогсноо дүүн бол. За. Тий нэг л газар нөрөж өгөх ёстой байдаг. Баярлалаа. Сайхан бас. За болоогүй. Сайхан ингээд. Одоо та хоёр маань хэдэн төгрөг хоцсон бэ? 1 2 3 4 гэдэг чинь 800 төгрөг. 800 дээр 500-ийн нэг асуулт гэдэг чинь 1300. 1300 дээр ахаад 1000 төгрөгийн нэг асуултанд хариулсан гэхээр 2300. 2300 төгрөг хоцсон байна. А энэ хүү хоцсон 2300 төгрөгөө аваад буух уу? Эсвэл супер асуулт гэж нэг асуулт байгаа. Энэ асуултанд та хоёр хариулж чадах юм бол 2300-га та хоёр 4600 болгож аваад буу. Асуулт нь 5000 төгрөг. А тэгэхээр яг үхээр энэ асуулт бол юу байгаа? Хувилбартай. За асуух. Тэгвэл 2300 бол хэрвээ алдчих юм бол өгөхгүй шүү дээ. За тий. За тэгээ. За супер асуулт. Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүүг гэж хэн хэлсэн бэ? А. Чингис, Б. Модон Шанью, В. Галдан боших, Г. Заназар. Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүүгөө гэж хэн хэлсэн бэ? А. Чингис, Б. Модон Шанью, В. Галдан бошихт, Г. Заназар. Заназар. Заназар бач та. Заназар бач гиндэг. За заназар биш юм байна. Галдан бошигч байсан байна. Тэгж хэлжсэн. За баярлалаа бүгдээ галцгаая. Одоо телевизийн хамт олон та хоёрыг бас энэ дугтна. За, таксинич одоо сөрөг ямар гэсэн хоёр дахь зарч гэж нэлээ явж болж ирэх шиг боллоо шүү дээ. Таксинич одоо ч нэг гэдэг нь үнэхээр хэцүү юм байна. Сүүлдээ миний бүр нойр хөрөөд ганцаараа галзар сууж баахан кабинда дуулж явлаа. Тэгээ явжсэн чи харин яг цонхоо болгоод ахыч хоёр ингээл нэг такси барих гэж юм шиг хүүж юм шиг ингээл зам руу хараад байхаар нь цонхоо болгоо хажуугаар нөнгөсөн чинь гамдруу ч одоо энэ ойрхон машин явахгүй бах таг. Тэгэхээр нь зогсоод явъя л да гэд. Тэгээ яваад ахыч хоёрыг ямар ч хүрх газар саадгүй хүргээд ирлээ. Тэгээ манай хоёр ахыч хоёр бас өнөөдөр шинийн 8 бэлэг цаа өдөр бас ном хурлах га тий. Ном бас даган баясах гад ингээ хөдөөнөөс ирээд явж ирсэн байх шүү. Тийм Төв аймгийн Баян жаргалын сумаас ирсэн байна. За ахыч бас. За ахыч хоёртойгоо танилцъя.
За бид нар Төв аймгийн Баянжарлаас мас ирсэн. Ямсргийн гэдэг гэр бүл байна. Бид нар одоо шинийн 8 бас жилийнхээ засланыг хийгээд хамаатан саландаа бас машины золдлого хийгээд тэгээд өнөөдөр явж ирэх тэгээд санаандгүй байж л энэ такси шоу гэдгийг ч мэдсэнгүү зогсгихээр нь зогсдол нэг олон камер зоолттой байсан. За нэг бишимэнд ороод ирлээ шүү чийгөө астахаа суугаад л гэдэг байна. Тэгэнгүүт асуулт хариултанд бас өөрийнхөө чадах хэмжээндээ бол хариуллаа. Бас шинэ олон сайхан мэдээллийг бас авлаа. За тэгэхээр хаваасан өдөрнөөс тийм ээ. Одоо ирээд бас ингээ маань нэвтрүүлэгтээ таарсан үнэхээр бас азтай байна. Өнөөдөр шинийн 8-ны тийм ээ. Бэлэг цай өдөр бас үнэхээр сайхан аз тохиолсон байна шүү дээ тийм ээ. За ахиж хоёр маань хэдэн асуултанд хариулаад хэдэн төгрөг авсан байна. Асуултын үед манай хоёр сайн хариулсан. Сайн хариулсан боловч супер азтай байна шүү дээ. 2300 төгрөг авсан манай хоёр бол. За 2300 төгрөг аваад буучих юм уу? Ах ихчээ нэг бол азаа үзэх юм уу гэсэн чинь манайхан бол бас сайхан хийгээгүй шүү дээ. Яхан би азаа үзчих юм. Ямар ч байсан тэндээс одоо гэнэ олдохгүй бол үжсэн чинь хүргээд ирлээ өнгөө тийм ээ. Тийм гарах чинь азаа үзээгээд супер асуултанд азаа үзээд тэгээ бах өдөрсөн. Мулт. За 2300 төгрөг. За одоо асуултанд бүгд төр зэрэг харамсгүй байх уу тийм ээ. Нэвтрүүлэгтээ таарлаа. Одоо өнгөө хөргүүллээ дээрээс нь маа жүжигчин сөрөлтөн одоо таксины жолоочор үйлчиллээ шүү дээ. Тэгээд сайхан мэдээллийг бас авчиж одоо янзын асуултны бас мэдээллийг бас авчиж зөвхөн бас сайхан азаа үзэх юм бас борлоо. Тийм байх. Тэгээ өнөөдөр баярын өдөр шүү дээ тийм ээ. 4 сарын 1-ний баярын өдөр. Тэгээд дээрээс нь хошуу урдын жүжигчин орцож байгаа. Тэгэхээр 2300 төгрөг би олгоё гэж бодож шүү. Тэгвэл бас сайн л шүү дээ тий. Бас ингээд жилийн засал намын хэлж чад 2300 төгрөг нь өгч байгаа бол манай хоёр манай гэр бүл ах их чирээс бас орлогын үд нэгж байгаа юм тийм ээ. За тэр ирэл Батар шиг тийм ээ. За тэгээд манай нэвтрүүлэгтээ өгөөж шиг гэж компани хамтран ажилладаг. Тэгээд өгөөж шиг компани нөгөө тамик гэж сайхан 100% жимсний хамтаа жуус байдаг. Энийг одоо гарын бэлэг болгож ах их чирээс мөнгөж байгаа. Бэлэг цай өдрөөс бэлэг аваа та хоёр маань. За. Зан за. Йоо. За амьдрал үргэлж сайхан цэцэглэж байх болтгоо тийм ээ. Бүр хүмүүсийнхээ ач уйныг идлээрээ ач уйн. Нийт одоо Монголынхаа нийт ард түмэндээ нийт Баянгийн Баянжарлын сумсгаа нийт Монголынхаа ард түмэндээ одоо 4 сарынхаа 1-ний баярыг нийтдээ цогтой залуутай гэмэрлэх сайхан баяр баясгалан гэр дүүрэн инээд өрөө сайхан тэмдэглээрэй гэж хэлчихэж байна. За тэр ирээд Батар шголтгой. Тэгээд Монголын ард түмэн төрсмаа Төв аймгийн Баянжарлын сумынхан маань одоо ах их ширийг маань харж байгаа баха. Өнөөдөр маань нэвтрүүлэгт маш сайхан амжилттай орцлоо. Хүн дээрээс нь жүжигчин сөрөлт маань гэсэн таксиныхаа жолооч шиг маш амжилттай гүйцэтгэлээ. Тэгээд хоёртаа ч гэсэн аз жаргал хамгийн сайн сайхан мөхний хүсээрээ тэгээд энэ жилийнхаа засал намыг хийлгээд энэ жилд амжилттай яваарай. За баярлалаа. Та бүхний ажил үйлсэндээ сайхан өдрөг байгаарай. За баярлалаа. За сөрөлтөө ямар тач баярлалаа. Тэгээд энийг ажлын хажуугаар тийм ээ. Одоо өнөөдөр яхаар тоглолтод орох гэж байна. Тэгээд энийг ажлын хажуугараас бидний урилгыг хүлээж авч маань нэвтрүүлэгт оролцсон байж маш их баярлалаа. Тэгээд таксины жолоочор үйлчилж тийм ээ. 2-3 хүн сайхан буян боллоо өнөөдөр тийм ээ. Тэрээс чиний цаашдын чин ажил хөдөлмөрт өндөр өндөр амжилтыг хүсэе юм хамтлагийн чин хамт олон тийм ээ. Өндөр өндөр амжилтыг хүсээрэй. Тэгээд инээд байгаа газар гэдэг үү? Эрүүл нийгэм оршноо. За тийм. Тэгэхээр хүмүүс та бүхэн маань одоо инээж тийм ээ баяр ёслолттой бол нийгэм маань эрүүл байх шүү гэдэг энэ сайхан эрүүлэг дэвшүүлээ. Тэгээд өгөөж шиг компанийнхаа нэг тамиг жуусыг бас сөрөлттэй хэлэг болгоё. За баярлалаа. Тэгээд бас энэ сайхан нэвтрүүлэлд урьж оролцуулсанд баярлалаа. Олоо телевизийн хамт олонд. Тэгээ манай хамтлаг продакшн бол өөр нь Олоо телевизтэйгээ хамтарч ажилладаг бас байнгын харилцаатай бас бид бүхэн манай хамтлаг продакшн гэсэн бас танаа телевизийн хамт олон баярлж явдаг шүү. Тэгээ та бүхэн маань өргөж инээдгөөртэй байгаарай. Үзэгч та бүхэн маань ч гэсэн ирж байгаа 2012 онд өргөж инээдтэй цэнгэлтэй баяртай байгаарай. Үзэгчтэй баярлалаа. За баярлалаа. Такси шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг төрөөд өндөржин үзэгчтэй манай энэ удаагийн зочноор шинэ продакшны жүжигчин сөрөлт оролцлоо. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяр та. Такси шоуд энэ хааш тарж мэдээ шүү. Баяр та.